Миний өвгийн биеийн байдал бол маш хүнд байгаа. Ирүүндээ 3 хугаралтай одоо хагалгаанд орох гэж байгаа. Юм ярьж чадахгүй, юм хоолунд идэж ууж чадахгүй тийм байдалтай байгаа. Одоо тэгээд 3 дахь өдөр яаралтайгаар хагалгаанд орно. Тийм. Тэгээ одоо би хүүхдээ одоо эрүүл саруул хүүхдээ би энэ тэг 5 дугаар ангид авчирсан. Тэгээ одоо ингээд өнөөдөр ирэмдэг болцсон надад одоо цэргийнхэн дарга нар одоо ийм ирэмдэг болцсон хойно танаа хүүхэд одоо ингэсэн байна ч гэж яриаггүй би өөрөө одоо дарга руу ингээд залгаж ээж яасан. Тэгээ мэдээлэл авсан яг манай ихч энэ төрсөгч мөчт нь болохоор хэлсэл байсан л та тий. Тэгээ би одоо эрүүл саруул хүүхдээ энэ ангид одоо олов хаах гэж авчирсан. Одоо тэгээд ирэмдэг болцсон байна. Одоо тэгээд хагалгаанд ороод одоо хадаж болох үгүйг нь бас нээжэж яана гэсэн тий. Тэг нээжэж мэднэ гэж эмчтэй сая би эмчийн зөвлөгөөний хурлаар ороод эмчтэй уулзлаа. Тэгээд одоо хадаж болохгүйг нь одоо шийднэ гэсэн. Тэгээд одоо үнэндээ 0.5 дугаар ангид бол гомдолтой байна би. Эрүүл сарвал хүүхдийн одоо их орноо хамгаалах гэж ингэж явуулчаад одоо эцэст нь энэ залуу сайхан наснд нь ийм ирэмдэг болгоход би үнэхээр харамсаж байна. Би 0.5 дугаар ангид бол үнэхээр харамсаж байна. Хүүхдээ гомдож байна. Тийм. Цагдаагийн байгууллагаас яг тухайн хэрэг болсны дараа одоо өвгөнд ороогүй юм бол учраас энэ хэрэг болсон гэдэг байдлаар нэг мэдээлэл өгсөн байсан шүү дээ. Яг тухайн үед юу болсон талаар танд хэлсэн. Манай хүүхэд бол тийм хүмүүжлгүй хүүхэд бол биш. Тий. Би бол хүүхэдтэй бол тийм харьцааны соёлгүй хүүхэд биш. Яг манай хүүхдийг ерөөсөө ямар ч үг дуугүй л чээж рүү зогсон байлээ тий зодсон байлээ тэгээ эрүүг нь хугартал зохиод зодоодахтай яах вэ тий одоо тэр эрүүл нь яг ямар хүн байсан зодсон нь болохоор 4 сар татагдаж ирсэн тийм тохиогоо хуучин зэрэгч гэдэг хал зэрэг нь байлээ тий тэгээ би одоо энэ 0.5 дугаар ангид бол үнэхээр гомдож байна би эрүүл хүүхдээ авчираад одоо ийм байдалтай одоо өнөөдөр ингэж яхад одоо миний хүүхэд одоо ийм байдалтай байгаа юм чи маргааш одоо тий хинийх нь хүүхэд одоо ингэж ирэмдэг болохыг би үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр хэцүү байна надад бол хэвээр.